Одоо тэгээд хотын дарга маань тийм дарангуул хийж гэж харж байгаа. Ялангуяа Монголын аж ахуйн нэгжүүд тэр дундаа 50000 орчим за манай барилгын салбарын нэг за барилгын салбар дээр 100,000 гаруй ажилтан албаагч нар ажиллаж байна. Энэ хүмүүсийн одоо хөдөлмөр хийх өөрийнхөө Монгол улсын газар нутаг дээр хөдөлмөрийг эрхэнд нь халдаж байгаа гэж үзэж байгаа. За би бас чуулган дээрээс асууж ирсэн. Асуухад бол юу тендерийн тухай хуулиараа шийдэж байгаа асуудлаа та одоо камер харахаараа баг ус төрчин ухааны юм ярьсан. 100,000 хүний эрх ашиг хөндөгдөж байхад бид нар улс төр байхгүй юм байна. Хуулиаж өөрчилж болно. Нэгт хоёр дахь юм бол нийслэлээс бол ерөнхий төлөвлөлтийг хийсэн. Мэдээж бид нар энийг хүлээн зөвшөөрж байгаа. Улаанбаатар хот Улаандаа баригдсан. Газар зохион байгуулалт муутай, төлөвлөлт муу байна. Энийг бид нар хүлээн зөвшөөрсөн их хурал дээр. Харин хийж байгаа процесс дээр бол зөвхөн тендерийн тухай хуулиар одоо малгаалж буюу нөгөө босхын өндөр тавьж хагаад Монгол компаниудыг оруулах боломжийг хааж хийсэн байхгүй. Тэгээ энийг болох хэрэгтэй. Ерөнхий төлөвлөлтөө хийцэн бол хэсэгчлээд Монголын одоо санхүүгийн нөхцөл байдлыг тааруулаад тендерүүдэд зарлах бүрэн боломж бол нийслэлд байсан. Энийг хийгээгүй. За та бүхэн мэдж байгаа. 373 тэрбум төгрөгөөр 9 хятад компани тэр тендерт орсон. Нэг компани авсан. 100 хятадын хөрөнгө оруулалтын хятад компани захирал 450 тэрбумаар дахиад зарласан. Дахиад 6 хятад компанид оролцож чадсан. Дахиад нэг хятад компани авсан. Тэгээд оромжилж байгаа юм шиг Монголын аж ахуйн нэгжүүд 20% нь ажил хийнэ гэж байгаа. Энэ ч доромжлол үстэй. Доромжлол шууд гэж үзэж байгаа. 20% нь ажил хийнэ гэж юу гэсэн юм чи нийслэлийн бон, нийслэлийн татвар төлөгчнэрт одоо ихтгэл хүлээл гэж бонд усгаад 1.6 их 80 төгрөг одоо босгоцсон байж штэ. Тэрийг Монголын аж ахуйн нэгжүүдэд Монголын ард түмэнд хөдөлмөр хийж байгаа хүн болгонд очиж тэр чинь үр шимэн болж очтгүй юм уу? Тэгэхгүй дөрвөн хятад компанитай юу ярьсныг бид нар мэдэхгүй байна. Хэлийн цаана юу ярьсан? Хэлийн наан юу ярьсан? Яагаад шалгаруулсан? Зөндөө асуудал байна шүү дээ. Хийж байгаа ажлыг нь дэмжиж байгаа шүү дээ. Улаанбаатарт хөгжих ёстой. Улаанбаатарт бөглөрлөөсөө утаанаас салах ёстой. 20 минутын хот болох ёстой концепцийг дэмжиж байгаа. Тэгэхдээ процессыг ийм амар хулгайн хэлбэрээр хийнэ гэж бол байхгүй. Нэгт хоёр дахь нь бол аж ахуйн нэгжүүдэд дарамтлсан. Энд сууж байгаа энэ барилгын салбар дээр 100,000 хүн ажил хийж байна. 100,000 хүний цаана эхнэр нөхөд өөр хүүхдийн бодох юм бол 200-300,000 Монголын ард түмний эрх ашиг хөндөгдөж байхад яагаад өрхөн компани тендер шалгуулалтанд хэцүүлээд байгаа юм бэ? Энэ хууль тогтоомжууд чинь бүгдээрээ ард түмнийхэн төлөө энэ газар шороон дээр одоо амьдарч байгаа иргэн бүрийнхээ сайн сайхан амьдралын төлөө хууль тогтоомжууд эргэцүү актууд гарч байгаа. Бид нар үнэхээр энийг эсрэг явжвал хууль батлах санаачлах эрхийн улсын хурлын гишүүд байгаа шүү дээ. Бид нар өөрчлөө явах ёстой. Энэ дээр та хэд хатуу байх ёстой шүү. Ялангуяа манай барилгын салбарынхан. Барилгын салбарыг та хэд мэдж байгаа 2012-оос 16 онд Улаанбаатар хот хэцүүдлээ гэдэг дахин төлөвлөлтийн ажлуудыг ардсан намынхан санаа чинь хийж эхэлсэн. Эхлээд олон хүнийг ажлын байртаа орлоготой болгож чадсан. Одоо тэгээ яг энэ зарчмаа ерөнхийд нь бариад явах ёстой шүү дээ. Тэнд Монголын барилгын компаниуд л байсан шүү дээ. Монгол ажилчид ажил хийсэн. Ингээд 20 жилийн хугацаанд барилгын салбар одоо нэг юм барилгын үйлдвэрлэлийг ойлгоод олон янзын интерьер дизайнтай гоё барилгуудыг барьж сурцсан байхад нь нухчин дарж байгаа юм шиг энэ олон одоо 2 гаруй их 80 төгрөгийн ажил дээр оруулахгүй байна гэдэг бол монголчуудаа итгэхгүй байна. Монголын барилгын салбарыг унгааж ийн л гэж харж байгаа юм. За Улаанбаатар хот дээр бид нар яг энэ улсын хурлын даргын захирамжаар 192 дугаар захирамжаар гарсан ажлын хэсэг, дэд ажлын хэсэг очиж нийслэл хотын ажилтнаа танилцсан. Улсын хурлын 6 гишүүн яваад очиход танилцуулгыг 3 янзаар бэлдээд бид нар танилцуулж штеп. Энийг одоо юу гэж ойлгох вэ? Бид нар юм мэддэггүй гэж бодоод байгаа юм уу? Нэг бол лидер ухаж үндсэн дээр нь очиж чадахгүй дэ гэж бодоод байгаа юм уу? 3 янзаар танилцуулсан. Бид нар явж байгаад эцсийн дүндээ яг 1 м квадратыг хэдээр хийх гээд байгаа юм бэ гэдэг дээр нь очиход 3.8 саяас за бараг 4.5 хүртэл болох магадлалтай гэсэн юм ярьж байгаа. Юу магадлал яриад байгаа юм? Тодорхой байх ёстой шүү дээ. Тэгээ одоо яг болж байгаа процессыг та хэд харж байгаа нийгэмцэн шүүмжлэлтэй. Нөгөө компаниуд нь 2.5 саяар бол босгох юм байна. Гэвч нөгөө 20% оруулж ирж байгаа Монгол компаниудаа 2.1 саяар бариад өгөөч. Юу болоод байгаа юм бэ? Яг бодож шүү. Гүнч дунд нь заадаг 3.8 сая. 1.1 сая 2.1 саяар барих юм бол дунд нь 1 квадратаас 1.7 сая төгрөгийн зөрүү гарч шин. Энэ удаа хайчих чинь. Энийг бол авилгал хээл авах гэж харж байгаа. Тэгэхээр энийг бол ер нь манай барилгачдын салбарын энэ бослого тэмцлүүд дээр чи ялангуяа нэг арай нэг зөв бодолтой ард түмнэ гэж боддог, аж ахуйн нэгж боддог улсын хурлын гишүүд нь гарч ирэх ёстой. Үг үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Одоо алин болгоо яаж амьдрах юм бэ?
юм болгоноор айлгаж штэ. Одоо энэ өгүүлээс эрчим хүчний салбарт бас хөндлөн байдал тохион гал алдмагц их байна гэдэг байна. Энэ хувьд та хэдийн бас ямар байр суурьтай байна. Одоо энэ жил бас ногоон бүсэд хамааруулаад гэр оролцоо айлгааргүй байна. Бид нэр барилгын салбарын асуудлыг давхар асуумааргүй байна. Яг нэг үгүүд үнэхээр бухимдж байна. Тэгээ үнэхээр ер нь бол яг энэ хэлж байгаа үнэн баггүй. Яагаад гэвэл шүү дээ бидний яг ярьж байгаа юмыг яриад байна шүү дээ. Нийслэлийн засаг дарга тэр их хурл дотор шууд худал мэдээлэл өгсөн шүү дээ. Шууд худал мэдээлэл, илт худал мэдээлэл өгсөн. Дараад нь даваад байнгын орон дээр бас худлаа мэдээлэл. Дандаа ингэж одоо их хурлын гишүүдэд хуурч чадж байгаа хүмүүс биднийг бол нэрэ хогшаар улных молных одоо биднийг бол хүн гэж тоохгүй үнэн. Энэ дээр мяга авилгал үүссэн. Энийг бол бид тэгж хардж байгаа. Үлэм хэмжээний авилга үүсчлээ шүү. Тийм учраас эдний нүд цагаан мөнгө улаан болоод биднийг тоохон байсан. Бид нар 4 сарын 28-наас 41 акцийг явуулж байна. Тэгээд одоо сая хөрсөх ерөнхийлөгч хэллээ шүү дээ. Ард түмнөө битээ шар махтаа гатаагаад гэж. Мэдсэн болоод хэлж байгаа шүү дээ. Үнэхээр бид нэр шар махтаа гатаа явж байгаа байхгүй. Тэгээ бид нар одоо яг түрүүний гишүүний хэлснээр маш олон гишүүдтэй уулзахад зөвөр ойлгож байна. Гарч ирж дэмжээч. Энэ нийслэл чи юу хийгээд байгаа юм? Тэнд нэг хаан байгаа мó? Юу байгаа? Яагаад ард түмнөө ойлгохгүй? 100 мянган барилгын салбарынхны арга ирэх юм бол 400 мянган хүн байгаа. Тийм учраас бид нэр үндэсний эрх шиг хамгаалах барилгачдын хөдөлгөөн гэж хийж байгаа. Энийг Монголын барилгачдын нэгдсэн холбоо 21 аймаг салбартай 35 жилийн түүхтэй том холбооны хувьд бид нар ингэж гаргаж ир тавьж байгаа. Үнэхээр дарангуул бий болсон учраас барилгын компаниуд айгаад ирэхгүй байна. Барилгын 100 гаруй төрлийн бус байгууллагууд айгаад ирэхгүй байна. Ил гарахгүй байна. А бид бол айх юм алга. Одоо насаараа айж явахгүй, насаараа авилга төлж явахгүй. Яг одоо л шийдэх ёстой. 2012 оноос хойш Монголын барилгын салбараас хятадын барилгачид гарчихсан байсан. Тэр үед Монголын барилгын салбарынхан төр засагтайгаа нийлцээж энэ зах зээлийг аварч хамгаалж авч үлдсэн бохгүй юу? Одоо Монгол ардын намын үед Нямбаатрийн үед шууд 2 их найдаар мэлгэлж байна. 2 их найдын ажил гэдэг бол Монголын барилгын цагт өнөөдөр маш том өсрөнгөө хэмжээний өөрчлөлт авчрах, дэвшил авчрах юм том төсөл бохгүй юу? Энэ эх 100 жилийн өнгийг тодорхойлох юм хэмжээний эх 100 жилийн гараан дээр Монголын барилгачид өсөж дэвжих боломжийг хааж ингэж хятад компаниудад өгж байгаа. Тийм учраас бид нар 6 сарын 2-оос эхэлсэн жагсаалаа хурцтгаж урч нь хонлоо. Өнөөш нь хонно. Хонж байгаа учраас лайваар мэдсэн барилгачид нэгтгэн илэрхийлж байгаа. Бид нар шөнө ажиллаанд хараад очие. За үнэхээр Нямбаатраа үнэхээр байдал хурцдах юм бол бид хурц жоотондоо хүрэн шүү. Энэ тоглож байгаа юм биш. Яагаад гэвэл Монголын барилгын салбарын халуун талд хүүтэнд хүрч зовлон жаргалдаад сурсан хүмүүс. Хийх юмаа ч хийдэг. Хэлсэндээ хүрдэг. Хурц жоотогоо бариад авах юм бол буцахгүй шүү. Монгол хүмүүс ташуураа бариад мориндоо мортохоор яадгийг бүгд мэдж байгаа. 예, 그렇더랍니다.